За үзэгч та бүхэндээ COP17 хурлаас 4 өдрөө мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр ойн газар Европ холбоотой хамтран ойн санхүүлагч төслийг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр дөнгөж сая аль бисаар бол нээлттэй хийж олон улсын байгууллагуудаас танилцуулга өглөө. Тэгэхээр үргэлжлүүлэн та бүхэнд ойн газрын дараагаас тодорхой мэдээлэл өгөө. За энэхүү төслийн гол ач холбогдлыг та үзэгч маань мэдээлэхгүй юу? Энэ болохоор одоо глобал төсөл гэж нэрлэгдэж байгаа. Тэрний юу гэхээр Лаос, Колумб, тэгээд нэг дөрвөн Гяна гэдэг дөрвөн улс тийм Монгол улс, Орсон гэдэг дөрвөн улсын хүрээнд хэрэгжин. Нийт 10 сая евроны одоо санхүүжилтийг энэ төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр байгаа. За тэгээд хамгийн гол нь яг хөр энэ ерөөсөө ойн салбарын санхүүжилтийн механизмыг илүү тодорхой болгох тухай ийм төслийн одоогийн байж байгаа энэ тогтолцоо энэ бол болохгүй байгаа бид бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр энийг хэрхэн яаж сайжруулах уу гэдэг олон улсын сайн жишгүүдийг нэвтрүүлэхийн зорилготой байж байгаа. За тэгээд энэ төслийн хүрээнд нийтдээ 50,000 одоо нөхөн сэргээх бас ажлыг ингээд давхар хийх юм одоо төслийн хүрээнд. Дээрээс нь 250 сая евроны санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх одоо ийм нэгэсэндээ санхүүжилтийн тогтолцоог зөв болгосноор одоо энэ дөрвөн одоо төслийн хүрээнд хэрэгжих одоо дөрвөн улсын ойн салбарын санхүүжилтийн механизм тодорхой болгосноор 250 сая евроны одоо санхүүжилтийг одоо бусад одоо санхүүжүүлэх байгууллагуудаас татах юм болцоо бүрдүүлэх юм зорилготой төслийг одоо өнөөдөр ингээд аль бие усаар эхэлж байна. Төсөлд хамрагдахын тулд ямар шалгуур үзүүл болж нь бас ямар байна? Тэгэхээр энэ маань ингээ үе шатаа явагдана. Өнөөдөр бид санамж жижигээр зурлаа. Одоо энэ он дууслагын үлдсэн хэдэн сарын хугацаанд бол төслийн одоо бүтэц зохион байгуулалтаа бий болгоно. Тэгээ 27 оноос эхлээд яг төсөл маань одоо бүрэн утгаар хэрэгжиж явахаар байж байгаа. Тэгэхээр одоо бид төслийн наривчилсан төлөвлөлт юмнуудыгаа бол энэ эх 3 сарын хугацаанд хийнэ гэсэн үг тийм. Монгол улсын хувьд юу яг аль орчмоор яг төслийн өргөж өгөх энэ бол тодорхой бид нар бол энэ байршил юм уу аймгийг ингээ заахгүйгээр ерөөсөө ингээд бүхэл одоо аж ахуй үйл ажиллагаа явуулж байгаа ус нутгийн хэмжээнд аймагуудын хэмжээнд хамрагдана гэсэн үг. Гол зорилго нь одоо энэ байгалийн нөөцийн ашигласны төлбөрийн одоо тухай хууль түүний хэрэгжилт байж байгаа. Дээрэс нь энэ ойн салбарт явж байгаа үйлдвэрлэлээс олж байгаа орлого, за экспорт, импортын асуудлууд байдаг. Тэгэхээр эндээс олж байгаа орлогуудын зөрүү бол маш их ялгаатай байгаад байдаг. 140 гаруй сая долларын одоо импортын одон материалын бүтээгдэхүүнийг бид нар гаднаас авч байгаа. Тэгэхээр энэ төслийн хүрээнд зорилго нь болохоор эргүүлээд энэ 140 орчим сая жилдээ шүү дээ тийм сая долларын импортын бараа материалыг Монголдо үйлдвэрлэх, ойн салбараасаа үйлдвэрлэх энэ болцоог бий болгох гэдэг байна. За энэ ойролцоогоо нэг 430 тэрбум төгрөг байж байгаа. Тэгэхээр энэ мөнгийг бид нар гадагшаага урсгаж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ механизмыг тодорхой болгосноор бид нар эдгээрийг Монголдо шингээж үлдээх тухайн зохицуултуудыг хийгээд Европын холбоотой хамтран дахиад нэг дэд хэрэгжиж байгаа төсөл нь болохоор энэ төслийн үед бол онцгойлон санхүүжилтийн механизмыг тодорхой болгож өгнө. Өөр дэргэцээ явж байгаа төслийн өрөөнд болохоор бид нар 200 сая евроны болон хөдөө аж ахуйн одоо бүрэлдэхүүн хэсэгтээ санхүүжилтийг авахаар одоо энэ тэн дээр болохоор юу хөнгөлөлтөө зээлийн асуудал яригдж байгаа юм. За тэгэхээр энэтэй холбоотой суу судалгаанууд хийгдэж явж байгаа гэсэн үг. За ингээд санхүүгийн механизм тодорхой болоод салбарын хувьд дээрээс нэмээд энэ яг хувийн хвшлэл рүү чиглэсэн энэ хөрөнгө оруулалт зээл маань ингээд ороод ирэх юм бол энэ ойн салбарыг бол бас одоо уул уурхайн салбар руу чи бас л нэг одоо эдийн засаг тодорхой хувь нэмрээ оруулдаг нэг юм дэд салбар болох юм зорилгыг бид нар тавьж ажиллаж байгаа гэсэн. Энэ удаагийн COP17-ийн гол онцлог бол доктортой санхүүжилт гэдэг сэдвийг нэлээд улс орнууд хөндөж байна. Тэгэхээр өвөн дээр яг нэг ойн салбарын хувьд энэ доктортой санхүүжилтийг бий болгохын тулд илүү юун дээр илүү анхаарах шаардлагатай байна. Тэгэхээр биднээс тогтолцоогоо зөв болох хэрэгтэй байгаа. Одоо жишээ нь бид нар ойн тухай хуулийн шинжилгээ найруулгын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьчихсан байж байгаа. Тэгэхээр энд бол бид нар бас хэрэгцээ орчинд зохицуултуудаа хийж өгч байгаа. Доктортой санхүүжилтийн тухай ярихаар эсвэл доктортой салбарынхаа доктортой засаглалын тухай ярьж байгаа. Доктортой бүтцийн тухай, доктортой тэр одоо зөв урсгалын тухай ингээ яригдчихэж байгаа. Тэгэхээр энэ маань юу бэлэн болохын тулд бид нарт бас нэлээд бас амаргүй хугацаа юм одоо туулсан. За одоо энэ хэрэгцээ орчныгаа тодорхой болгосноор бид нар бол энэ дээр санхүүгийн механизмыгаа бас ингээд тодорхой болгоод ирэх юм бол энэ салбар маань ингээд урагшаа ахаад явах болцоо өртнө гэж ингэж харж байгаа. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр үзэгч та бүхэнд COP17 хурлын хүрээнд маш олон одоо төслүүдээ Монголын тал маань бол танилцуулж байгаа. За өнөөдөр бол одоо жишээлбэл ойн санхүүжүүлэгч гэдэг энэ төслийг бол танилцуулж байна. За ингэснээр мэдээж ирэх 5 жилийн хугацаанд ойгоо нөхөн сэргээх, за ойн энэ
хүч чадамжийг илүү нэмэгдүүлэх энэ чиглэлээр бас Монгол улс маань бас хамтран Европын холбоотой хамтран энэхүү төслийг бол хэрэгжүүлснээрээс бодит үр дүн гарна гэдэг зүйлийг бол хэлж байна. За ер нь манай улсын хувьд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбэн мод одоо үндэсний хөдөлгөөний хүрээнд бол энэ ойн санг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүд маань ойн сангаа арвижуулах, өөрсдөө мод тарих, иргэд маань өөрсдөө хувцраараа бас андуурчин орчноо ногооруулах гэдэг энэ чиглэлээр хүн болгоны оролцоо бол багагүй хугацаанд бол нэмэгдсэн. За үүнийг илүү цаашаа үр дүнтэй, үр өгөөжтэй болох хүрээндээ бас энэхүү ойтой холбоотой энэ төлбөрүүд бас чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэдэг зүйлийг албаныхан хэлж байгаамаа. За мөрөгжлүүлэн та бүхэндээ бас гадны төлөөллийн байр суурийг мөн хүргье. So the financing for forest энэ бол Европын холбооны санхүүжилтэд хэрэгжих 5 жилийн хөтөлбөр байгаа. Ер нь бол ганц Монгол биш 4 улсад ингээд бүсийн нутгийн төсөл гэж хэлж болно. Энэ хүрээнд бид нэр 10 сая долларын төслийг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Энэ төслийг хэрэгжүүлэх явцдаа бид нэр дор хаяж Монгол улсад 100 сая долларын хөрөнгө оруулалтыг ойн салбарт бий болгоно гэж ингээд зорж байгаа. Тэр ойн салбарт бол ой болон одоо ойн цогцтой ашиглалт, ойн нөхөн төлжилт, за ойн одоо ойг нөхөн сэргээхийн салбараас гадна ойн дагалдах баялаг болон ойг ойн цэвэрлэгээ, ойн цогцтой ашиглалтаас бий болж байгаа тэр дагалдах баялагийг бид нэр бас эцсийн бүтээгдэхүүн болж экспортод гаргах ийм өртөг нэмсэн юм сүлжээг бас бий болгохоор зорж байгаа. Forward to our partnership.